Өнөөдрийн гişimбэ цувралаараа хэдүүлээ Simply оруулсан Opera Wonderful-ийн талаар ярилцах болно. Natus Vincere багийн Simple гэх агуу тоглогчтой байсныг бид бүхэн бүгдээрээ маш сайн мэдэх баха. Гэхдээ 2023 онд Navi-гийн зөөлөн уналтаар Simple идэвхтэй ростроосоо бууж түүний оронд залуу Opera Wonderful гэгч орж ирсэн. Wonderful-ийн жинхэнэ нэр нь болохоор Ihor Zhdanov. Тэрээр 2004 оны 12 сарын 14-нд төрсэн Украин тоглогч юм а. Гэхдээ Navi баг Wonderful-ыг авахдаа дараагийн суперстар гэж цоллож аваагүй, харин Open байрлаа Батны ямар ч асуудалгүй тоглогч байлахаар төлөвлөн гэрэлсэн. Түүнийг авчирснаар зүтгүүлсэн Open-ийн биш илүү default тоглолтоор тоглох гэх мэтчлэн Open байрлаа тойрлон баг багаар өөр тоглолтын юмагийг Navi хөвсүүлсэн. Эндээс дүгнэх юм бол Wonderful тоглогчийн хувьд багаж хэрэх биш, харин раундыг алдахгүй байхад илүү анхаардаг тоглогч байна. Navi багт Wonderful орохоос өмнө Tier 2-ийн Counter-Strike тоглодог байсан бөгөөд Hellraiser, Sprout гэх багуудад тоглодог байсан ба мэргэжлийн давцанд хэдий галзуу хайлайт гаргадаг тоглогч биш ч буудалтуудаа баталгаатай сайн бууддаг тоглогч гэдгээ бусдад харуулж чадсан. Би өстой гоц хойд тоглогч гэж харагдах биш, харин би бол үүргээ сайн гүйцэтгэдэг тоглогчоо гэж ойлгосон нэгэн. Өнөөдөр хөгжсөн Counter-Strike-ийн мэргэжлийн давцанд тууштай баталгаатай тоглогч маш эрэлт хэрэгцээтэй болсон билээ. Тийм ч учраас Navi баг буцаа доктортой болохын тулд Wonderful-ыг багтаа илсүүлсэн. Зөөлөн уналтанд ороодсэн Navi баг Wonderful-ыг багтаа илсүүлснээр PGL Major Copenhagen 2024, Esports World Cup 2024, ESL Pro League Season 20, IEM Rio 2020-д тус аврагсан. Харин 2025 оны хувьд StarLadder Star Series Fall 2025-д хоцсон. Тухайн үедээ түүнийг багтаа илсүүлсэн нь маш зөв сонголт байсан харагдаж байсан ч одоогоор жоохон уналтанд ороод байгаа. Гэхдээ мэдээж Counter-Strike-ийн мэргэжлийн давцсан бол үнэхээр таамаглахын аргагүй олон апсайд гардаг гэдгээр бас онцлогтой. Аналистуудын ярилцсанаар хэрвээ Wonderful-ыг Zyvon Monisy гэх мэтчлэн тоглогчтой харьцуулах юм бол илүү бага Open-ийн гаргадагч, илүү дутуу flick shot оноох гэсэн зорилгогүй, багийнхаа сетапыг тэр бүр солихыг бас шаардаад байдаггүй, раунд бүр дээр амьд үлдээ хичээдэг, алдагдал багтай тоглогч. Даанч хэдийн ягт тууштай тоглогч ч гэсэн яагаад өндөр түвшний Opera хараахан болоогүй байгаа вэ гэвэл Wonderful-ийн удаан бөгөөд оцсон даруухан тоглолтод дэндүү давамгайлснаар хожигдлуудыг авчрах тохиолдол байдаг гэж дүгнсэн байна. Хэдийгээр хараахан тэр суперстар ерөөсөө биш ч гэсэн тууштай системд нийцсэн багийн тоглогч юм байна. Энэхүү рол нь өнөөдрийн хөгжсөн Counter-Strike-д маш чухал үүрэгт байрлалээ. За Wonderful-ийн түүхийг та бүхэндээ товчхон тайлбарлаа. Тэгээ ямар шиг тоглогч болох юм бас хэдүүлээ ярилцлаа. Харин одоо түүний сетаптай танилцъя. Маусны хувьд Logitech G Pro X Superlight Red, монитор нь Zowie XL 2566K, keyboard нь бол Logitech G Pro X, headset нь G Pro X2, mousepad болохоор SteelSeries QCQ Heavy. Одоо харин түүний skin inventory-г сонирхъя. As they get spammed, Wonderful. 5 of the man! It's a headshot. Now you know we're Wonderful. Now it's an off shot. Molly gives him lots of V3 for Wonderful with an ace. Oh, just lands on his... George Wonderful's going to go for a peak. He has break down the first pro attack, but Bibbin with the back to the only goals. He's got the read on the room. Start the fire up. Oh, here. Appreciate it becomes all that much more. Big old box, and he has so coming out of it. Donkin is so fast.
Chopper takes it again for Wonderful, looking toe to toe with the beast. It is got to happen. Right, here comes Jules, who's being stuck. He goes to the right ball. Able to get swung by Brolin for Lobo and to the smoke. At early stages, they're not a little nade can do the job. But it's easy to lock. Didn't want to commit. They were waiting for the response to come. Towers couldn't find the kills and towards This and I think everybody thought, yeah, this. But make sure that your individuals are back, and that's the thing that is still kind of peak. Өнөөдрийн бичлэгээр хамт исэн бүх хүмүүстээ маш баярлалаа. Дараагийн бичлэгт маань оруулахыг хүсэж байгаа тамирч надаа нар доор комент хэсэгт бичжүүлдээгээрэй. Тэгээд лайк болон subscribe заавал дараад дараагийнхаа сонирхолтой бичлэгээр уулзтал түр баяртай.